Нэгдсэн үндэсний байгууллагаас 2012 оныг тогтвортой эрчим хүчний жил болгон зарласан бөгөөд тус уулзалтыг мөн Монгол улсад эрчим хүчний салбар үүссэн байгуулагдсан 90 жилийн өмнө хүрээнд зохион байгуулж байгаа юм. Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөрөнгө оруулалтын болон эргэцсэн орчны талаар чуулга уулзалтын гол сэдэв болон хэлэлцэгдэнэ. Энэ салбарт явуулж байгаа үйл ажиллагааг хөгжүүлэх, гадаад дотоодоос хөрөнгө татах зэрэг өргөн хүрээг хамарч байгаа юм. Мөн тус салбарт хууль эргэцүү, тогтвортой эрчим хүч, ногоо эдийн засаг, эрчим хүчний салбар дахь хувийн хвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын ортон зэрэг сэдвийг төрийн болон хувийн хвшил, олон улсын байгууллага, судлаачид хэлэлцсэн өнгөрөнө. Эрчим хүчний салбарт бол хувийн хөрөнгө оруулалт ялангуяа сэргээгт эрчим хүчээр бол асар их одоо нар салхины эрчим хүч орж ирж байна. Энийг бид нар одоо хүлээж авъя гэдэг энэ байр суурин дээр бол одоо энэ эрчим хүчний зохицуулах газрыг байгууллаа. Хамгийн гол нь 72 дугаар тогтоол гарч засгийн газраас бол татаас олгосон. Жилдээ 30 тэрбум төгрөгийн татаас олгоод энэ 12 оны сүүл буюу 13 онд энэ татаас бүрэн эргүүлж эрчим хүчний үүдээр аж ахуйн газрууд бол улстай эргүүл төлөөд цаашаа 14 оноос бол ерөөсөө өөрөө бий дааж явах ийм л одоо хууль эрх зүйн орчингууд өнөөдөр улсын их хурл гаргасан. Эрчим хүчний салбар 2010 онд 40.7 тэрбум төгрөгийн өртөө байсан бол энэ онд 24 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан байна. Энэ өнөөдрийн чуулга уулзалтын үр дүн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм. Түүнчлэн тус салбарт хэд хэдэн зорилтыг дэвшүүлж ажиллаж байгаа бөгөөд 2020 он гэхэд нийт эрчим хүчний 20%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, түүнчлэн говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, зүүн болон баруун бүсийг төвийн шугамд холбох зэрэг ажлыг төлөвлөж байгаа юм байна. Дашрын дурдгал сэргээгдэх эрчим хүчийг 160 гаруй мянган хүн хэрэглэж байна гэсэн судалгаа байгаа юм. Ер нь манай улс сэргээгдэх эрчим хүч усан цахилгаан стандарт сүүлийн үед хэхэн анхааруулсан бөгөөд дээрх чиглэлээр Япон болон Солонгос улстай хамтарч ажиллаж байгаамаа. Бидний хувьд дээрээс нэг онцлогтой асуудал юу байгаа вэ гэхээр бид нар Оросын холбооны улсаас импортоор цахилгаан эрчим хүч авдаг. Өөрийнхөө оргил ачааллыг бол заашгүй гэж хаадаг. Оргил ачааллыг хаах хамгийн тохиромжтой хөөсөө бол усан цахилгаан станц. Усан цахилгаан станцыг бол тэр болгон асааж унтраагаад авах болцоо байхгүй. Энэ бол өөрөө эдийн засгийн хувьд ч тэр найдвартай үйл ажиллагааны орны хувьд ч тэр боломж байхгүй. Тийм учраас бид нар энэ усан цахилгаан станцыг авч барьж өөрийнхөө энэ одоо хэрэгцээг бүрэн хангахын шаардлага бол хугацаар тавигдаж байгаа. Сэлэнгээр бид нар судалгаа хийж байгаа. Энэ судалгааныхаа үндсэн дээр цааш үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөж байгаа. Чуулга уулзалтыг эрдэс баялаг эрчим хүчний яамнаас зохиож байгаа бөгөөд Азийн хөгжлийн банк, Германы техник технологийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, JICA, MCS International зэрэг гадаад дотоодын 90 төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд хамтран оролцож байна. Олон улсын байгууллагууд хөрөнгө оруулагчид хамтран оролцсноор Монгол улсаас эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, дэвшилтэд технологиг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, баримталж байгаа бодлоготой танилцаагаас гадна тус салбарт төр болон хувийн хвшлийн түншлийг хөгжүүлэх хэлцүүлэх өрнүүлэх юм байна.